2014 он Францын Шалон Дюбуа хот. Англи иргэн Тони Хьюз гэгч эрэхтэй ресторанд шар ариг ууж суух бөгөөд тэрээр хоол идэх гэж буй гэр бүлийг тэдний өсвөр насны бандийг ширтэн улмаар насыг насууж эцэг гэхээс нөөжлөлдөхгүй би бас яг 13 настай хүүтэй юм л та гэж хэлнэ. Тони Эден хэмээх зочид буудалд ганцаараа буусан байдаг ба нэгэн эмэгтэй утас руу залгаж дууч шууданд нь Шалон Дюбуа хотод эргэж ирснээ мөн ямар нэг сэжүр болсноо хэлж үлдээдэг. 2006 он Францын хойд хэсэг 8 жилийн өмнө Тони эхнэр Эмили 5 настай хүү Оливерийн хамт амралтаараа Англиас Франц руу машинаар явах ба машин нь замдаа эвдэрч засвар дуудан үзүүлтэл 1 хоног болно гэж хэлдэг. Тэгээд тэд хүлээхээс зөөр аргагүй болж хамаг юм аваад ойролцоох Эден нэмэх зочид буудалд өрөө авч орно. 8 жилийн дараах Тони Францын Шалон Дюбуа хотын гудамжаар явж тааралцсан хүмүүрт нэгэн гэрэл зураг үзүүлэн хүзүүндээ шар оролт зүүсэн хүүг хараагүй биз гэж асууж шалгаан явж хүмүүс төвг удах ба түүнтэй Лоранс хэмээх Франц цагдаа эмэгтэй уулзаж олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулсан хэмээн түүний талаар дуудлага хүлээж авснаа хэлж одоо над хувийн мөрдлөгөө зогсоохгүй юу гэж хэлдэг. Тони түүнд өөрийнх нь хүү Оливерийн овог нэрний эхний үсэгтээ шар оролтыг зүүсэн өөр нэгэн хүүгийн зургийг сошиалоос олсноо харуулж сэжүр болсноо хэлэхэд Лоранс түүнд зүгээр л гэртээ харгиж хэлэх болно. Францын хаан нэгтээ тэтгэвртэй гарсан мөрдөгч Жюльен Батист эхнэрийнхээ хамт гавьяаныхаа амралтыг эдлэн хоббигоороо зөгийн аж ахуй эрхлэн амьдрах ба түүнтэй цагдаа Лоранс утсаар холбогдож Шалон Дюбуа хотод Тониг эргэж ирснийг хэлнэ. 2014 он Английн нийслэл Лондон хот. 8 жилийн дараа Тонигийн эхнэр Эмили хэдийний түүнээс салж Марк Волш хэмээх өөр эртээ нийлж тэд сүү тавьж удахгүй хөрмөлхаар болсон байдаг. Эмили салсан нөхөр Тонигийнхон түүнд явуулсан дууд шуудан сонсцоход утсан дээрээсээ устгана. 8 жилийн өмнө Тони Эмили нар хүүгийнхээ хамт нөгөө хоттоо цагийг өнгөрүүлж байгаад Оливер хүүгийн хүслийн дагуу нэгэн усан санд очиж сэлэхэр болдог. Эмили буудлын өрөөндөө үлдэж аав хүү хоёр тэрхүү бассейнд очиж орой бүрий болтол шаваага хантал сэлчгээд буудлын руугаа буцдаг. Хүүн замдаа юм умаар байна гэхэд аав нь уух юм авч өгөхөөр хүүгийн хөтлөн нэгэн зоогийн газрыг чиглэхэд яг тэр үед зохиогдож байсан дэлхийн хөлбөмбөгийн авраг шалгаруулах тэмцээний тоглолтыг шууд дамжуулалтыг үзэхээр олон хүн уушийн газрын гадна шавсан байх болно. Тони тек руу юм захиалах гээд урагшлах үедээ телевизээр гарч байгаа тэмцээн рүү нэг хартал Францын баг гол оруулж хүмүүс жорилтон өсөрч шуугилдах мөчөд түүний анхаарал хэдхэн секунд сарниж хүүгээ гараасаа тавьдаг ба хөөрөөгөө эргээд тартал байдаггүй. Тэгээд Тони гайхан тэр хаваар хүмүүсийн дундуур хүүгээ хааж эхэлдэг. Эхэндээ нэг их сүртэй юм бодолгүй тухайн уушийн газрын бие засах газарт болон тентхийн эргэн тойронд хайдагч цаг хугацаа өнгөрөх тусам сүулдээ сандарч шорлон хаа сайгүй хайсан ч хүүн усанд хайсан чулуу шиг л алга болчихдог. Тонигийн чихэн шуугж зүрх нь хүчтэй зоглон хорон мөч өнгөрөх тутамд хамгийн үнэтэй зүйлээ алдаж байгаагаа мэдрэх болно. Тэрээр эхнэрлүүгээ залгаж хүүгээ алга болсноо хэлдэг ба мөн цагдаа дуудлага өгч мэдэгддэг. Төд удалгүй хүүхэд алга болсон газар цагдаа нар ирж өнөрч нохотой эрэл тайгуулыг эхлүүлэх бөгөөд дуудлагыг хүлээж авсан Халид Зиан гэгч Франц цагдаа мөрдлөгийг удирдах бол Лоранс хэмээх залуухан эмэгтэй цагдаа англиар яран Тони Эмили нарыг тайвшруулдаг. Дараа нь цагдаагийн хэлцээр хэргийг Жорж Делва гэгч мөрдөгч шилжүүлэн авч байгаагаа илэх бол Халид тэднээс хүүхэд алга болсон хэргийг хүүхдийн хулгайн хэрэг гэж үзэн шалгаж эхэлснийг хэлж Оливер хүүгийн гэрэл зургийг шаарддаг. Тэгээд тэднийг буудлын руу буцааж Эмили Тонид би чамдаа буруу өгөхгүй, буруутгахгүй байна гэж хэлэх бол хүүгээ алдсан Тони гимшигтэй би явж хүүгээ хайлаа харин чи эндээ үлд хүү маань хүрээд ирж магадгүй шүү дээ гэд гарч яван хөлбөмбөгийн ялал тэмдэглэж байгаа хүмүүсээр дүүрэн хотод хүүгээ яаж хайхаач мэддэггүй. Маргааш нь цагдаа эрэл тайгуулын ажлаа өргөжлүүлсээр байдаг бол Халид Лоранс нар энэхүү хэрэг дээр ажиллахаар томилогдсон нэлээд нэр хүндтэй мөрдөгч Жюльен Батистийг галтрэгний буудалд тосч авах үед тэрээр хүүгийн эцэг ихтэй уулзахыг хүсдэг. 8 жилийн дараа Шалон Дюбуад эргэж ирсэн Тониточ мөн Жюльен холбогдож түүнтэй нэгэн уушийн газарт уулздаг. Жюльен түүнд энэ хотын хүмүүс чамайг ирсэнд дургуутж байна гэж хэлэх бол Тони хэлж байгааг нь огт тоолгүй хүүгийнхээ талаарх шин сэжүрийг түүнд харуулдаг. Тэрхүү зурган дээр Бастилийг эзэлсэн баярын өдөр Шалон Дюбуа хотод зохиогдсон парадын үеэр Оливер хүүгийн овог нэрний эхний үсэгтээ ээж Эмилигийнх нь хүүдээ оёж өгсөн буюу 8 жилийн өмнө алга болсон хүүгийнх нь зүүж байсан шарангийн оролтыг зүүсэн үл таних жаалын зургийг
Эдийн зочид буудлын менежер Сильви 2-7 хоногийн өмнө Facebook дээр оруулсан гэдгийг хэлж, олон жилийн өмнө алга болсон хүүгийн минь зөвж байсан оролт яг тэр алга болсон хотод ямар нэгэн байдлаар дахин гарч ирлээ гэдэг чинь сэжүр биш гэж үгээд хэрвээ би дахин мөрдөж эхлэх юм бол гэхэд Жюльен Батист бид гэж байхгүй, би тэтгэвртэй гарсан. Хэрвээ шин сэжүр байгаа бол цагдаад хэл гэдэг. Харин Тони цагдаа нар хаагдсан хэрэг дээр ажиллахгүй, намайг энэ зургийг Лоранст үзүүлэхэд тэр юм ч нэ тоож үзээгүй гэхэд Жюльен сонс би чамд найзын хуваар зөвлөгөө өгөх гэж ирсэн. Энэ бүхнээ зогсоогоод одоо гэртээ хар. Тэгвэл чамд л амар байх болно гэж хэлдэг. Жюльенд гомдож уурсан Тони чи миний найз биш, найзч байгаагүй гэж хэлчихэд гараад явна. Жюльен гэртээ хараад өнөөх зургийг Facebook орж үзэх бол эхнэр нь түүнээс юу болсныг олж мэдээд Тоник тэр хэргийг хизээч орхихгүй адил чи ч бас энэ хэргийг орхихгүй. Битгий шүнжин суугаарай да гэж хэлнэ. 2006 онд Жюльен Батист Оливер хүүг хулгайлагдсан гэх хувилбарын дагуу ажиллаж хүүг хилээр авч гарч болзошгүй учраас хоттой хамгийн ойр хилийн хараа хяналтыг чангатгаж бүх нөх сүвийг шалгаж хайгуулын тойргийг багасгах үүрэг даалгаврыг өгөнгөө Лоранст хамгийн ихний сэжигтэн болох хоттой ойролцоо амьдардаг педофил Винсан Бург гэгчийг олох даалгавар өгнө. Эдийн зочид буудалд Эмилигийн эцэг их хоёр ирэх ба хадам аав нь Тонито хэдэн үг солих үеэрээ шүүхэд он удаан жил ажиллахдаа иймэрхүү хэрэгүүд дээр үргэлжил ойрын хүмүүс нь буруутай болж таарч байсныг харж байснаа хэлж магадгүй чи бид хоёрт өс хонцон сансандаа ийм зүйл хийгээгүй биз гэж их сонин зүйлийг асуух бол Тони юу гэжтэй тэр өнгөрсөн явдлыг би хэдийнэ мартсан тийм зүйл байхгүй гэдэг. Харин цагдаа Халидад нэгэн дугаараас уулзах газар цагийг заасан мессеж ирж тэнд нь яваад очтол Малик Сүри гэгч сэтгүүлч байх бөгөөд Халидын бусдаас нуудаг хувийн түүхтэй холбоотой мэдээллээр нээнтэглэн сүрдүүлж алга болсон Оливер Хьюз хүүгийн талаар мэдээлэл өг гэж санал тавьдаг. Тони Эмили хоёр машинд явж байтал Эмили машины цонхоор хүүгээ харах шиг болдог бөгөөд машинаас гүйж гарч очиод нэгэн эрэгтэй хүнтэй хөдлөлцөөд цаашаа харан явж байгаа хүүг эргүүлээд харуултал өөр хүү байх ба тэр хүүгийн аав нь Шалон Дюбуад амархаар ирсэн Английн мөрдөгч Марк Волш байдаг. 8 жилийн дараа хүүгээ олох итгэл найдвараа алдаагүй Тони өнөөх зургаа барин хүмүүсээс асууж сургалж үргэлжлэн хайж явахдаа нэгэн сонин хүнтэй таардаг. Тэрээр Жюльен Батистыг яг түүн шиг өнөөх зургийн хуулбарыг барьчихсан явж байгааг олж хараад би таныг ингэн гэдгийг чи мэдэж байсан юм аа. Ямар нэгэн олж мэдсэн үү гэж асуухад Жюльен түнд шар оролт зөөсөн хүүгийн хэн болохыг олсон, хотод гэр бүлээрээ аялж явсан хүмүүс байсныг тогтоосон. Тэд оролтыг хуучин барааны дэлгүүрээс авсан байна лээ гэдэг. Тэгээд өөрийгөө 4 дахь комиссийн барааны дэлгүүрээр орж шалгаж яваагаа хэлээд одоо энэ дөрөх дахиад 3 дрифт шоп үлдсэн. Гэхдээ аль нэгнээс нь оролтыг зарсан гэдгийг мэдсэн ч олон жилийн өмнө тэд оролтыг олж авсан учраас эрт итгэл найдвар тавих хэрэггүй шүү гэж Тони сануулдаг. Харин Англи Лондон дахь гэрээсээ нүүж Маркийн гэрт нүүж очисон Эмили Тонигийн дууд шуудангийн талаар бодож байгаад 8 жилийн өмнөх хүн алга болсон хэргийг сурвалжилж байсан. Дараа нь хүүгийн алга болсон хэргийн талаар ном гаргах гэж байгаа сэтгүүлч Малик Сүритай ирж уулзсан. Тониг Шалон Дюбуад эргэж ирсэн баттай сэжүр олсон гэдгийг хэлж салсан нөхрийнхөө шинэ мөрдлөгийн талаар ямар нэг зүйл олж мэдвэл өөрт нь мэдэгдэхийг тэрхүү сэтгүүлчээс хүсдэг. Тони Жюльен хоёр хамтдаа хуучин барааны дэлгүүрүүдээр орж яваад бүх бараануудаа бүртгэдэг нэгэн дэлгүүрээс ОХ гэсэн үсэгтэй шар оролтыг нэгэн айлаас авч байсан бүртгэлийг олох болно. Тухайн бүртгэл дээр 4 жилийн өмнө нэгэн эмэгтэй энэхүү дэлгүүрт хуучин эд огшлоо авчирч өгч хандвалсан байдаг ба тэрхүү эмэгтэй гэрийн хаягаар нь тэд явж очдог. Мөрдөгч өнөөх оролттой хүүгийн зургийг харуулж ямар нэг зүйл мэдхүү гэж асуухад тэрхүү эмэгтэй мэдхгүй юм байна гэж хариулдаг. Тэгээд Тони Жюльен хоёрыг тэдний гэрээс гарах гэж байтал гэрийн эзэгтэй тэдэнд 4 жилийн өмнө гэртээ их засвар хийх үеэр доод давхрын өрөөнд нь байсан хэрэггүй тогшилтой хайрцгийг тухайн комиссийн дэлгүүр тавиачиж өгснөө хэлж харин 8 жилийн өмнө хүү алга болсон яг тэр үед гэр бүлэрээ гадагшаа явчихсан байсан гэр нь эзэнгүү хоосон байсныг хэлдэг. Жюльен Тонид яг энэ байшинд хүүг нь байлгаж байсан байх магадлалтайг хэлэхэд Тонигийн ухаан балартаж хэсэг зогссноо тэрхүү доод хонгол руу бууж орж үздэг. Жюльен түүнд зөвшөөрлгүйгээр айлыг шалгаж болохгүй хоёулаа ном журмынхын дагуу зөвшөөрөл аваад албан ёсоор шалгая гэж хэлэхэд Тони ухаан орж буцаад шатаар дээшээ гарах гэж байхдаа ханан дээр нь хүүгийнхээ зурсан зургийг олж харан шоконд орон ундаг.